өөрийнхөө амьдралдаа өөрчлөлт орсон бас тэр тухайгаа ярьчих. Яг гэвэл нөгөө хүмүүс нөгөө мөнгнөөс болж ар гэрийн амьдрал дандаа хэрүүл орвол ах дүүсээ хооронд ч гэсэн тийм юм байдаг. Тэгэхээр зэрэг бид нар нөгөө мөнгийг яаж олох уу гэхээс илүү мөнгө амьдрал хоёрыг л ингээд бодоод байдаг болохоос биш юунаас болоод амьдрал сүрээд байдаг гэдгийг бид нэр өдөөсөө мэдтгүү. Тэгээ миний хувьд бол энэ хөтөлбөрт орохоос өмнө би нөхөртөөгөө мөнгөний асуудлаас болоод хоёулаа хоёр тишээ болох ч биш болоогүй ч ингээд амьдрал болоод үнэхээр яг гэж байгаа чинь иймэрхүү амир хэцүү байдалтай байжгаад энэ хөтөлбөрт орсноороо өөрийнхөө амьдралыг би маш сайхан өөрчилсөн. Дээрээс нь би сэтгэл маань ингээд тайвшраад ирэнгүүтээ бодол сэтгэх юм маань тарих маань үргэлж юмыг хүлээж авахтаа маш сайхан болсон. Тэгээд бид нэр яадаг гэхээр дард ухамсартаа суйрлуулсан юм маань юу гэхээр дандаа сөрөг бодол байдаг. Бараг өглөө босоод өнөөдрийг одоо яаж өнгөрөөнө, өнөөдөр хэдэн төгрөг яаж олох вэ гэл яг л ийм л зарчмаар амьдраад байсан болохоос биш. За би өнөөдөр босоод юу бүтээх вэ гэж бид нар хэзээ бодож босч ирдэггүй байсан. Тэгээ энэндээ бол би үнэхээр шаналдагч байсан тухайд хөтөлбөрийн явцад ингээд нөгөө яг модуль хичээлүүд ингээл ороод явхлаар зэрэг хүн би эн чинь ямар гоё ингээд. Тэгээ би одоо бүр яг энэ хичээлээс ингээд бодсон чинь Моника бүр ингэж хэлчихсэн. Та машиныхаа жолоог барай явах уу? Жолоочийнхаа хажууд нь суугаад явах уу гэд ингэж яхад эхлээд би бол тэгж хэлж яхад ингэж бодож байсан байхгүй юу. Өө амь насаа бодоод ишиг зүгээр хажууд нь сууж явна шүү дээ. Өдөөсөө тэр жолоог барьж яад гэж та нэрээ гэл тухайд бол яг тэгж бодож байсан байхгүй юу. Тэгээ яг тэр хөтөлбөрөө яриад эхлэнгүүт би өөрөө жолоодод явах хэрэгтэй юм байна. Би жолоодод явах юм бол хаа өрөх үү, юу хийх үү гэдэг юм би өөрөө сэтгэж олох юм байна шүү. Нөгөө хүний хажууд суучаад хүнээр нөгөө амьдралаа буюу нөгөө өөрийгөө заалгах гэдэг шүү. Их муухай бас тэр чинь нөгөө хүний гараар могоо бариулах гэдэг байгаа байхгүй. Тэгтэл чинь би ч өөрөө тэр жолоог барай явж хамлаад би хаанаасаа хаа өргөө юу хийгээд бүтээгээд явах уу гэдгээ бас бодож байгаагүй юм байлээ. Тэгээ энэ хөтөлбөр дээрээс би энийг бас олж авсан. Тэгээд амьдрал үнэхээр хэцүү байх үед хүн яг өстэй толгоогоо зуураад уйлдаг үе надад бол маш их байсан. Гэхдээ одоо бол энэ хөтөлбөрөөс ингээд миний энэ ингээд сэтгэл санаа ийм сайхан бодоод өнөөдөр ч ингээд баярын нулимс гарах гэдэг нь үнэхээр би хөтөлбөрөөсөө амьдралаа буюу өөрийгөө маш сайхан тайван болгосон. Мөнгөний төлөө гүйдэг байсан нөгөө одгорч биш. Би энийг өнөөдөр хийчихвэл болно. Дараа нь болно штэ гэдэг нөгөө нэг ингээд амар амгалан өөрөө мэдрээд ирэхлээр зэрэг хүн бүр ингээд яг амьдралынхаа зорилгыг олгоод ирдэг. Юуны төлөө явах гэдэгаагаа мэдээд ирдэг. Тэгтэл урд нь бол тийм амар амгалан мэдхгүй юуны төлөө яваад байгаа зорилго маань юу гэдгийг ч мэддэггүй байсан. Яг таны зорилго юу вэ гэхлээр би амар гоё том өрөөдөл ярьдаг байсан. Маш гоё том асрамжийн газартай өөрөөсөө амьдрал сайхан хаустай бараг их сайхан баян хүүхэн болохгүй л байдаг. Тэгтэл нөгөө их том өрөөдлийн арталт бид нар чинь нөгөө юучгүй тэрэндээ унаал ирэнгүүтэл ахаад маргаашийн амьдрал явах гэдэг бод. Тэгвэл хүн том өрөөдөг хэрэгтэй зорилготой байх хэрэгтэй. Гэхдээ тэр зорилго чинь юунд байх ёстой вэ? Тэр зорилго чинь миний дотор бид сонсдгоо энэ өөрийн биед байгаа нэг өчүүхэн гэрлийг хасаач чаддггүй. Яагаад хасаач чаддгүй гэхээр өөрөө өөртөө итгэл байдгүй. Бүх юмыг хүнээс авах гэдэг. Надаа хүн өгчвөл би бочих гэдэг болохоос биш. Хүнд ердөөсөө өгч сураагүй бид нар чинь. Хүнээс аваад энэ үгэхээс биш хүнд өгдөггүй. Тэгтэл энэ хөтөлбөр болоод биднэрт нөгөө биднээс авах биш. Биднэрт бан бум аваад маа хасаа өдөр болгон орж ирээд байгаа Моника минь чадлын хайраар аваачтэй гэл. Энэ одоо хэдэн менторууд маань гэсэн чи тархиндаа өгтөж чадах юм бол заав өгье чамд өгье гэлээ. Тэгэхээр зэрэг энэ бол үнэхээр баян агуу таны энэ сэтгэл зүрх чи юун дээр тэмүүлж байна? Таны энэ сэтгэлийн блок чи юун дээр ингээ хайрцуулагдсан байгаа? Энийг ч гаргаж өгнө. Та блоклогдсон энэ блокнаас гарчих юм бол өнөөдөр байгаа энэ амьдрал чинь нэрээ юу ч биш. Яагаад бид нэр амьдралыг ингээ дандаа гойног харуулслаар амьдраад тах ёстой. Өнгөрсөн амьдралдаа яагаад амьдрах гэдэг? Бүр ирээдүйд ирээдүйд амьдрах гэдэг. Үгүй шүү. Өнөөдрөөрөө л амьдарч. Би өнөөдөр юу хийж чадах юм?
энэ ч хамгийн чухал. Бид нар энийг өдөөсөө мэдтгүй юм лээ. Би энэ хөтөлбөрт орсноор би өөрийгөө анх болоод би өөрийгөө олоод авцсан. Модуль 1-р хичээл дээр л би өөрийгөө олоод авцсан гэл би өстө олоод авцсан гэл ингээл яг үнэндээ тэр олж авна гэдэг хугацаа. Тэгэхээр зэрэг энэ сургалтын дээр бид нэр өөртөө нээж олох болохоос биш хүнээс бид нэр өөртөө олно гэж байхгүй. Хөтөлбөрөөс ингээд сураад ирэхлээр зэрэг би өөрийгөө олохын тулд би юу хийх ёстой, би юун дээр ажиллах ёстой гэдгээ л өөртөө ажиллаж. Та өөртөө ажиллах юм бол таны ингээд алхах байгаа тэр зам чинь үнэхээр гардан байна. Та өөрийгөө олж чадахгүй бол хичнээн хөтөлбөрөөс ингээд өөрийгөө л олж авч гарч чадахгүй бол бид нэр юунд ч нөгөө энийг бол хэрэглэх боломж байхгүй. Яа гэх юм бол бид нэр хийсвэрээр мөрөөдөд явна гэхээс мөрөөдөл зорилго чинь таны энэ би гэдэг би дотор чинь байдгийн шүү. Тийм учраас та өнөөдөр өөртөө байгаа өөрийгөө олоод аваараа, өөрийгөө хараад, өөрийгөө нээх юм бол танд энэ хөтөлбөр бол тэрнээс илүү агуу зүйлийг өгнө. Тэгээ өнөөдөр бол үнэхээр их баярлж байна. Яагаад гэвэл ментортойгоо бүх одоо академийнхаа хамт олондоо оролцож байгаа хоёр найзтайгаа орж байгаа даа маш их баяртай байна. Гэхдээ энэ бол амьдралын дөнгөж эхлэл байдаг. Мөний сэтгэлгээ бол бид бүгдийн амьдралын эхлэл байдгийн шүү. Энээс цаашаа маш олон гоё сургалтууд байдаг. Та нар эхнийх нь амтлагыг нь амталчих. Амтлсныхаа дараагаар тэрнээс юу дэсэрч гарч ирэх вэ гэдгийг л хараарай. Энэ өөрсдийнхөө сэтгэл зүрхийг сонсоод та бүгд яг энэ хөтөлбөрт ороод ирээрэй гэж хэлээ, хүсье. Өөр одоо үнэхээр маш гоё хөтөлбөр байдаг шүү л гэж хэлээ да. За баярлалаа. Миний хувьд бол яг нэлээд тийм нэг өөртөө ихтгэлгүй өөрийгөө айгүй мундаг болоод байна. Одоо би чинь 5 богдод маркетинг менежер, 8-нд маркетинг менежер хийжсэн. Тэгэл одоо ингээл MCS-тас ажиллаж ирсэн л одоо Монголын хамаг толгой компанид л ажиллаа. Тэ айгүй мундаг сэнтгтэй болоод байна гэж айгүй дүгндэг байсан. Тэгээд яг 2021 он 20 он болоод миний хувьд асар уналтын жил байсан. Тэгээ би нэг жилийн дотор 12 сарын дотор 10 компанид ажилласан. Тэгээ хамгийн амар дээд рекорд тогтоосон. Хэрхэн Монголд нэг жилийн дотор 10 компанид ажиллах вэ гэдэг уралдаанд амжилттай төрүүлсэн. Тэгээд ингээд унаад маш их сэтгэлээр унсан. Би өөртөө үе энэ ч одоо юу болоод байна гэл. Тэгээ би дандаа хүмүүсийг буруутгадаг байсан. Манай ажлын газар болохгүй байна. Манай захирал болохгүй байна. Манай маркетинг гэсэн дарга болохгүй байна, тэ? Миний хамтрагч маань болохгүй байна. Манай нөхөр болохгүй байна, тэ? Миний ээж болохгүй байна. Би ерөөсөө дандаа бусдыг буруутгадаг байсан. Тэгээд ингээд би яг мухарцсан байхгүй. Яг 20 онд би хайчаа мэдэхгүй болсон. Тэгээ би нөхрөөсөө салцсан байсан тухай үед би одоо бит 10 жил амьдарч байгаа. Тэгээ дунд нь жил гарan тустай амьдарсан. Тэгээд би яг нөхрөөсөө хүртэл салцсан. Миний амьдрал бүр үнэхээр тамийн тогоонд унсан юм шиг байсан. Яагаад гэвэл би дандаа бусдыг буруутгадаг байсан. Эзээч миний буруу ерөөсөө байхгүй. Манай нөхөр бол ийм гэл хүн болгонд очиж нөхрөө муулдаг байсан. Би тэрнээс одоо асар хийчдэг. Ямар арчаагүй амьдарч ирсэн юм бэ гэдгээ мэддэг. Тэгэхээр одоо бол шал амьдрал өөр болсон. Одоо дандаа нэг бусдаас бурууг хайж идэг, бусд руу бурууг чигчээдэг тийм л хүн байсан. Тэгээд юуг ойлгосон бэ? Би мөнгөний сэтгэл хөдлөлтөд ороод юуг ойлгосон бэ гэх юм бол энэ хорвоо ертөнцийн тэр чигтээ зүгээр би өөрөө л ийсэн бэлээ. Тэгээ миний сенсорл миний ингээд нөгөө цикл одоо ингээд хоосон би хий дэмээ ингээд эргээдсэн байхгүй. Одоо нөгөө нэг туршилт хийхдээ нэг хулганыг нэг юм бөөрийн юм дотор хийж эргүүлээ л гэдэг штеп. Тэр шиг би ингээд альбан тушаал карьерийн төлөө сенсорл гүйсэн. Гэр бүлээ хаяад тэ үр хүүхдээ хаяад би ингээд амар мундаг хүн болох хэвээр би захирал дарга болох хэвээр гэдэг ингээ альбан тушаалын төлөө сенсортлгүйсэн. Яасан эцсийн нүндээ альбан тушаалч хөвлөсөн. Тэгээ би мөнгөний төлөө сенсортлгүйсэн. Би мөнгөтэй олчвол амар ажиглалтай амьдрна гэд. Тэгээд би тэгж амьдраагүй байхгүй. Тэгээ яг эцсийн нүндээ бидний амьдралын төв зэг чинь би өөрөө байсан юм билээ. Би зөвхөн өөрийгөө хайрлах хэрэгтэй юм билээ. Би өөрийгөө хүндлэх хэрэгтэй юм билээ. Тэгээ минь надад ийм дутуугийн хэрэгцээ айгүй байсан. Комплекс бүр асар их хэрэгцээтэй байсан юм билээ. Яагаад тэгэхээр миний амьдралын төв бас нэлээд адармаатай бас хэцүү. Тэгээд амьдралын төв мөхөө яач бас энэ амар уртын болчих гээд байна. Тэгэхээр тэрний оронд зүгээр юу яач яг тэр нөгөө нэг надад байсан тэр айгүй асар олон блокууд буюу сэтгэлийн шархуудаа би олж таньж нээсэн. Миний сэтгэлийн хөтөлбөрт ороод. Тэгээд сэтгэлийн шархуудаа таньж нээгээд би чи нэрээ ийм юм дээр гомдсон юм биш үү гэх. Нэг жишээ хад би ингээд
4 настай хүүхэд ингээ хоолоо сороод идчихэж байгаа байхгүй юу? Ингээ лагшаа шилтэй хоолыг тэгсэн чинь миний ах хажууд намайг ахаа нохоо шиг ямар заваа идтiin. Яасан муухай сорж идтiin гэж намайг загнасан байгаа байхгүй юу? Тухайн үед тэгэл би тэгээд нөгөө яг тэр тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр л тэр жоохон хүүхэд би айгу буруу юм байна, би айгу муухай юм байна гэд өөрөө өөрийгөө үнэлэх хүндлэн ч маань тухайн үед тодорхойлогдсон байгаа байхгүй. Тэг гих мэтчлэн ингээд би амьдралынхаа 30 жилд ямар бэрхшээл зовлон, ямар сэтгэлийн шархыг туулж исэн гэдгийг би яг үнэхээр ойлгож танин мэдсэн. Тэгээд энэ хөтөлбөр бол үнэхээр гайхалтай байсан надад. Ягаад гэвэл яг л миний амьдралын миний гарт ингээд юу яаж байгаа юм шиг, миний алган дээр тавьж тарилуулж байгаа юм шиг тий. Бүр яг ингээ кино үзэж байгаа юм шиг өнгөрсөн амьдралынхаа түүхээр аялж байсан. Тэгээд тэр бүх шархуудаа ангаад эхлэнгууд би яг одоо өнөөдөртөө амьдарч эхэлсэн. Өмнө нь бол яадаг байсан бэ гэхээр би хит их мөнгө бодож сэнсрээл ирээдүг рүү яваал те хит их карьер бодож сэнсрээл тэгэл өнгөрсөн байсан уян гашууга бодож уйлаал те аав маань өнгөрсөн гэсэн гээл аюу хэцүү дандаа ингээд одоо цагтаа ерөөс амьдарч чаддаггүй. Тэгтэл одоо бол ингээд асар их сэтгэл зүйн маань тайван болсон. Би яг одоо буюу яг одоо гэр бүлтэйгээ амьдарч байгаа. Би хизээч өнгөрсөндөө амьдрахгүй, бас хизээч ирээдүйдээ амьдрахгүй. Гэт ингээд ярих юм бол бүр асар их өөрчлөлт гарсан. Тэгээд одоо энэ нөгөө өнөөдрийн чинь бид нар өөрсдөө анзаарах уу гэдэг сэдвээр ярьж байгаатай холбогдуулаад би яг юу гэхийг хүсэж байгаа вэ гэхээр хүнд энэ зовлон бэрхшээл, уйтхар гуниг, тэ харуусал, гомдол гэдэг зүйл чинь дандаа тохиогоор илэрхийлэгдэж идэм билээ. Жишээлбэл чи гомдоод л байвал хүмүүст гомдлоод л байвал чи өөрийгөө хайрлах хэрэгтэй, өөртөө өгөх хэрэгтэй. Бид нар ихэвчлэн дандаа нөгөө бусдад өгөхгүй яарад идэм билээ. Би бол ялангуяа өөрийнхөө савн дүүрээгүй, өөрийнхөө сэтгэлийн асуудлыг шийдэж чадаагүй, тэ өөрийнхөө сэтгэл хөдлөл нь юм доктортой тайван биш, ингээд байнга тогтож сууж чадахгүй яарч идэг тийм хүн байж бусдад өгөхгүй л ингээд хичээгээгүй гэдэг идэг. Тийм сэтгэл зүйтэй байсан. Тэгэхээр одоо бол ойлгоцсон. Энэ амьдрал бол миний амьдралын төв зэг нь бол би өөрөө юм байна. Тэгэхээр би өөрийнхөө энэ сэтгэл хөдлөлийг удирдах хэрэгтэй юм байна. Би цаг хугацаагаа удирдах хэрэгтэй юм байна. Би мөнгөө удирдах хэрэгтэй юм байна. Тэгэхээр ингээ эхлээд өөрийнхөө учрыг олцсон хүн чинь тэр дараа нь тэр мөнгө төгрөг карьер гэдэг зүйл бол угаасаа ингээд зохицуулагдаад ороод ирт юм билэ. Тэгэхээр энэ хүний сэтгэлгээ хөтөлбөрийг бол би бүр үнэхээр гайхалтай гэж хэлнэ. Тэгээд би одоо жишээлбэл энэ том хөтөлбөрийн 10% л би өөртөө нааж авсан байхгүй юу. Тэгээ одоо би энэ жил дахиад орох гэж байгаа хөтөлбөрт. Тэгээ би дахиад илүү орно. Тэгээ одоо энэ 6 дахь жилдээ явж байгаа хөтөлбөрт суусан хүмүүс, анхны жил суусан хүмүүс одоо ингээд 6 дахь жилээ дахиад суугаа явж байгаа. Яагаад энэ хүмүүс ингээд дахин суугаад байгаа вэ гэхлээр энэ хөтөлбөр үнэхээр үний юм байна, тэ үн цэнтэй юм байна. Миний амьдралыг өөрчилсөн гэд сэтгэлгээний түвшнийг ахих тусмаа тэр хүн илүү ойлгоод идэв. Би жишээлбэл миний дээврийн өрөөнд дэх миний мөрөөдөл гэдэг номыг 10 жил тахтаа уншиж байсан. Тэгээ одоо ингээ эргээгээд уншихаар бүр ингээд вау тий ямар гайхалтай юм бэ гэдэг ингээд өмнө нь ойлгоогүй байсан юм аа одоо ингээд дахиад ойлгож идэг байхгүй. Яг л түүнтэй адилхан хөтөлбөр гэдэг бол ингээд ийм шинжлэх ухаанаар батлагдсан заяа бүр ингээд бүр хятадын тэр нөгөө ангаах ухааны тэр бүх юм ингээд яаж сэтгэл хөдлөлийг гэдэг юмыг заяа би өмнө нь заяа уурлаад байгаагаа хүмүүс татаархаад байгаагаа яагаад би уурлаад яагаад би хатаархаад байгаагаа би юусэн мэддэг байсан байхгүй. Одоо би ингээд миний уур хүрээл би ингээд амар хатаархан гутаа би үе ундрахаа чи чинь яасан бэ яагаад ингэж байгаа гэдгийг миний мэддэг байхгүй. Чи чадахгүй болохоор уурлаад байгаа юм уу? Чи чинь дутуугийн нөгөө мэдрэмж чинь байгаа болохоор чи ингээ хатаархаад байгаа юм шүү дээ. Яа одоо байгаа байдал чинь би одоо жишээлбэл баян хүмүүст өмнө амар хатаархдаг гэсэн. Одоо болохоор би хатаархахгүй болсон. Яагаад тэгэхээр одоо би залуухан 30 настай. Одоо би нэг 2 жил юм уу 3 жил хөдөлмөрлөх юм бол хангалттай би тэр төвшөнд очих байхгүй. Тэгэхээр би нэгэнд хөдөлмөрлөөгүй өнөөдөр би ажил хөдөлмөр хийгээгүй бодит байгаа байдал минь ийм бийж би тэр баян хүмүүстэй өөрийгөө харьцуулаад хатаархаад байгаа байхгүй. Би байгаа байр суурьнд өөрийгөө хайрлаас сурцсан, ангаагаас сурцсан учраас тэгэхээр миний юу бол өөрчлөлт бол үнэхээр гайхалтай байсан. Би бүр ингээд одоо ярьсан чинь ингээд давтлаад аюу гоё юм. За манай оролцогчдоос мөнгөний сэтгэлгээд орох болох уу гэж эргэлзэж байгаа хүмүүс байвал нэг гэд комментчтэй харъя. За орт юм лүү яа гэм бэлээ. Орчвол гоё ч юм уу? Гэтэ өмтэй ч юм уу? Өвдөн гарахгүй л яах юм? Үзгүй л ягаа шалт юм ч юм уу? Мөнгө шаал би загнуулт юм болоо нөхөртөө. Гэхдээ яг ингээд дунд нь алцсан байгаа хүмүүс байвал би нэг түүх ярьж өгөх гээд бодит түүх. За манай
Моника Ментрийн ментор Дин Грасиосе гэдэг багш байдаг. Энэ хүн бол дэлхийн номер 1 коуч гэж одоогоор явж байгаа лайф коуч Дин Грасиосе гэж залуу байгаа. Тэгээд Дин Грасиосегийн түүх байхгүй. 20-30-д настай Дин Грасиосе мөнгөгүй, амжилтгүй, амьдрал нь айгуу суг. Тэгээд ингээд нэг өдөр зурагт үзэж суужсэн чинь зурагтаар Тони Робинс гэдэг хүн ярьж гинэ. Ингээд амьдралыг ч өөрчлөөд үгүй. Миний сургалтанд ороод ир $1000 амар их мөнгө төлөөд гэж яриад гинэ. Тэгсэн чинь тийм үзэж суужсэн аа л би ерөөсөө энд сунаа дэлгэсэн гинэ. Одоо яг та нар шиг байхгүй. Мөнгөний сэтгэлийг сонсоод сууж байгаа байхгүй. Ундар маалмын туяа бидрийг сонсоод энийг ч сонсоод тэгснээр ер нь биш орно гэл. Одоо та нарын дундаас хин нэг нь хэлээ л та. Тэгсэн чинь Дин Грасиосегийн аав нь буудан дээр хөвтцсэн том гүзээтэй ингээ шүдэж хичээлээд юу гинэ? Юу сонсох гэдэг чи? Би чамд яриад өгч байна. Би чамд үнэгүй ярьж өг. Чи амьдралаа хүнээр мөнгө төл заалгадаг гэж юу байдгийг. Тэг тийч хэлж байгаа хүмүүс байна уу манайхаа? 2 гэд комент чирээ. Чи амьдралаа хүнээр 2704 төлөөд амьдралыг хүнээр яриулна өөрийнхөө амьдралыг заалгана гэж юу донгосоод байгаа? Солиорц юм уу ч одоо өөрийнхөө амьдралыг шийдэж та болцсон юм ааш. Би яриад үгүй. Би заагаад үгүй. Надад тэгвэл баг 100,000 өгч гэдэг юм би ч үнэгүй яриа гэж байгаа хүн байна уу хажууд чинь тэгвэл 2 гэд бичээрэй. Тэгсэн чинь Дин Грасиосе ингээ аавруу гарангуудаа аваа та 3 удаа эхнэрээсээ салцсан. Та архины амралтай, тоомгүй зээтэй. Та маш их зээлтэй ядуу. Би тэрийг сонсол таньших хүн болно. Харин энэ Тони Робинс гэдэг хүн чинь тгээс нь ахуулаад тэр бомтон болсон хүн биш үү дээ. Би үнэхээр баян болмоор байна. Би үнэхээр энэ хараал ийцэн ядуу амьдралаас салмаар байна. Тэгэхээр хүн энэ удаа би танд хайртай. Танд бол хайртай. Таныг муулаагүй, доош нь хийгээгүй. Би танд хайртай хийгээрэй. Гэхдээ энэ удаа би энд мөнгө төлөөд орё л гэж бодож байна. Тэгээд орсон юм бэл. Тэгээд амьдрал нь өөрчлөгдсөн юм бэл. Тэгээд би таад асууя. Танд тэр зөвлөгөө өгөх гэдэг хүн хидийг олдгийн хийн. Сайхан энэ миний амьдрал тохиолдсон. Манай аав намайг би эрүүл мэндийн хичээл үзэж байгаа сая 500 гэж золцсон юм чи. Хичээлээ сонсоод ингэж суужсэн чи аав орж ирээд би аавын суужсан ахгүй ээж дээр цуг үзээд манай ээж үе мөчний өвчтэй. Би бас юм дархлааны систем юутай гэд. Тэгсэн чи харин наатаха унтраа гинэ. Манай аав согтуу. Юугаа сонсоод тэрхээ угаалгаад байгаа юм балан юмнуудаар. Тэгээ би аавдаа хэлсэн аава та хийн ингээд. Та архины амралтай, та эхнэргээ доромжилдог, та хүүхдүүдээ муухай харцдаг, тоом гүзээтэй, тий? Эрүүл мэндийн хувьд илгэний юм өвдсөн. Бөөн асуудалтай, хобби гэж байхгүй, эрүүл амьдралын хэв маяг гэж байхгүй, буруу хоололдог. Яагаад би таныг сонсох хэрэгтэй вэ? Та надад хэлээд өгдөө. Та хийн гэд бидгсэн аахгүй яг тэр түүхийг тавтаад. Тэгээ аав чивч бэг болоод өрөөндөө ороод унтаад маргааш нь ээжэд аягүй гоё ухаантай өгнөд ярьсан мэт би охиндоо аягүй муухай харцсан бай. Миний охин чигчээгээд байгаа юм байна гэд намайг аягүй өвдөж хайрлсан баг. Ямар сандаа л ээж маань ингээд үе мөчний өвчтэй би өөрөө юм хашил энэ төр гараад давхлааны системийн өвчин гэд онш сонсоод ямар сандаа л сая 500 хичээл сонсоод сууж байгаа хөтэй. Яаж зөв хоолдох юм бол би мэддэг байсан бол тэг хэрэг байгаа мó хонгороо та нар юу гэж бодож байна? Одоо та нар өөрснөөс асуудаа. Тгээс нь ахуулаад тэр бомтон болцсон асар их хөрөнгө оруулалтуудыг хийдэг дэлхийн үнэлдэг гайхалтай том метрик та сонсох хэрэгтэй юу? Одоо хэрэгтэй гэж бодож бол 3 гэдэг комент хийчихэр. Хэрэггүй юу? Хажуутаага нөхрөө сонсоо явжсэн дээрөө тэгвэл нөхөр шиг л болно, аав шиг л болно, ээж шиг л болно. 10 жил бид нар хичээл заажсэн багш нар бидний сайхан амьдралд хөтлөхгүй. Аав ээж маань сайхан амьдралыг зааж өгөхгүй. Яагаад гэвэл тэдний буруу биш, тэд нар мэдхгүй байхгүй юу? Тэдний үед бид нар шиг азтай биш байхгүй юу? Бид нар тэд нар дээр гიშгэж байгаа. Тэднэрт олдоогүй боломж биднэрт олдож байгаа. Миний аав ээж хоёрт интернет байгаагүй юм. Миний аав ээж хоёр биднийг талхтай байлгасан, хувцастай байлгасан. Вау байхгүй, браво. Супер байхгүй. Өлсгөөгүй. Дээд сургууль төгссөн. Тэр нь окей, тэр нь хангалттай байхгүй талархаад. Гэтэ өнөөдөр би интернетийн ертөнцид амьдарч ийж, өнөөдөр Моника ментортой нэг цаг үед амьдарч ийж, ядуу амьдарч ивэл болроо хогчно. Залхуу гахаа. Сурч чаддгүй, өөртөө мөнгө төлж чаддгүй, арчаагүй амьд, өөрөөсөө харамлдаг, өөртөө хайргүй. Хогч шүү дээ 3 хүүхэд гаргачаад ядуу амьдраад цалингийн зээл аваад явж ивэл хүртэх ёстойгоо л хүртэж байна. 37 наснда ядуу амьдарч байгаа л нэрээ. Гэж өөртөө би хэлсэн байхгүй. 4 жил надад 2,700 байгаагүй. Би хүүхдээ хаадаг хэмжээ барьцаалсан. Сүүлийн яг ингээд цугларч яг 30,000 татаад болтгоо. Би одноо гэд найзаасаа 30,000 зээлжсэн. Тэгээ шилжүүлчихсэн. Бүх мөнгөө шавхаад бүгдийг хослоод юмнуудаа би зарж исэн гэрт байсан илдүү юмнуудаа, хэрэггүй юмнуудаа.
Яах гэж ийм их юм цуглуулад байгаа юм. Зөндөө зархам гарч ирдэм билээ ухахаар, балконоо ухахаар, орны дотлоо ухахаар. Тэ өмсөхгүй ярилхтай юмнууд, янз бүрийн юмнууд, цахилгаан бараанууд. Одоо манай багийн охтууд орж ирэх гээд өста гэрээ ухаж өгч байна. Ийм синс авах юм байна уу гэх эндүү айл гэж даалж өгч байна манай. Тийм хөөрхөн байгаа. Хинээч гарманд 200-750 зүгээр хэвтэхгүй байхаа ихэнхтэй. Гэхдээ мэдээж хэрэг байгаа чадaltaй мундаг хүмүүс байгаа. Гэхдээ ихэнхтэй байхгүй бах. Тэгээ тэрийг болох гээд нэг хичээж хэлдэг. Яацарсан юм бэ тий. Мөнгөний сэтгэлийн суугч чаар мөнгө байдгүй. Тэгвэл бүр заавал ор. Чи яахаараа үдэд оюуны хөрөнгө оруулалтанд 200-700 төлөх чадалгүй сууж идэх юм дансанда. Ийшээ орж ирээд тэгээд дансанд нь 5-10 сая төгрөг байж идэг хүн бол. Би тэгж л хэлтэрээ. Тэгэхээр Dean Grassas-гийн төвийг санаараа манайхан хэнийг сонсох амар чухал шүү за. За би яг энэ дээр бол ерөөсөө яг өөрийнхөө тухай л ярих гэж бодож байна. Яг зөв. Тийм би 21 онд 19 онд энэ Солонгос улсад ирсэн. Тэгээд 20 оноос ер нь ингээд биеийн байдал нь жоохон муудаа. Тэгээ яг л монголчууд ч ингээл нэг заа гайгүй үстэй гэл ингээд яваад байдаг штеп. Тэгээд 20 оны сүүлээр эмнэлгээр яваад ингээд нэг жоохон таагүй мэдээ сонссон. Тэгээд ер нь айгуу жоохон сэтгэл зүйн талаас ач гэх юм уу. Одоо тэр үед чинь ингээд дахлаа суугаагүй байлаа штэ. Тэгээд жоохон таагүй мэдээ сонсоод айгуу хүн цохилтонд орсон л доо. Тэгчэнгүүтээ нөгөө нэг л хоёр хүүхдтэй л боддсон байлээ хүн. Тэгэнгүүтээ л одоо ингээд монголчууд угаасаа мэдэн штэ. Манайхад ингээд удам дамжсан тийм улаачтай. Тэгээд тэр дүүрөөгөө залгаад би бүр ингээд ойрлж ирсэн тийм. Яагаад би нүдэр ингээд яагаад намайг би ингээд залгуулах удам хугацааныхаа ингээд юг залгахад би надад маш их ингээд орсон хөдөлмөр байсан штэ. Яагаад ингээд намайг ингэж өвдөгж байгаа юм бэ? Би яагаад би гэж л орлоодсан гудамжинд зогсчод. Тэгэл ер нь тэр зөв хооллолт тэгэл ерөөсөө ингээл яг тэр ингээд нүдний өмнөр ингээл нэг амьдрал өнгөрнө гэдэг штеп. Яг тэр л ерөөсөө миний болсон. Яг тэр би 17 оны сүүлээс 18 оноос би Моника Бацүхийн ингээд подкастуудыг аяг сонсдог байсан байхгүй юу? Тэгээ тэр үедээ ингээд хаяа ингээд нэг жоох үзэл бод зөрчилдөөд ингээд болчихно. Тэгэл өөр юм ингээд сонсоо явж ийснаа. За дахиад ингээд нөгөө нэг амьдралын явцад ингээд юм сонсоол ирэнгүүт нөгөө нэг Моникагийн хэлжсэн өгнүүд ингээд толгоороо орж ирэнгүүт дахиад нөгөө нэг подкастаа хайгаал ингээд чинь бүр намайг тэгээ сонсохгүй болсон байгаа юм чинь мань хүн чинь зөндөө олон ингээд юм хийцэн байгаа штэ. Тэр бүгдийг ингээд нөхөө сөхөөл ингээд сонсно. Тэгэл ерөөсөө шууд би Моникаар мессеж бичсэн өөрлөө ингээд мессеж бичээл ингээд яг өөрийнхөө ингээд мессеж бичих хатад чи ойлоод байгаа шүү дээ. Ингээд одоо тэр хүнээс өмнөөс өвдсөн юм шиг ингээд ойлоод байгаа байхгүй. Тэгээд мессеж бичсэн. Тэгээд тухайн үед нөгөө бид нар чинь тэр хүн чинь англи би чинь солонгос ингээд цагийн зөрөө байгаа. Тэгээд ингээд надад мессеж ирсэн тэр хүнээс ингээд ямар мессеж ирсэн гэхээр тий. Одоо хүнийг тий одоо хэн ч ингээд өөрчилж чадахгүй. Тэгээд одоо чи өөрийнхөө өөрчлөх хүн одоо ганцхан чи байна. Одоо чи одоо ингээд би өвчин наад юм чи өөрөө л давж гарна тий. Тэгээ би нөгөө ингээд хоёр хүүхэдтэй тэр яг л ингээд бас нэг надад гэж битсэн байгаа. Тэгээд хүн бол хэзээ ч хүнийг өөрчилдөг юм аа гэдэг үг тий. Би чамд ингээд тусчуулах чадах юм гэвэл одоо чи одоо ингээд 30 хоногт амьдралын өөрчлөлийгээ дайнд оролцоорой. Одоо мөнгөний сэтгэлийн хөтөлбөр ингээ 3 сарын 15-нд болдгоо гэж надад мессеж ирж байгаа байхгүй юу. Тэгэл би бас ингээл маргааш нөгөөдөр дахиад ингээл нөгөөдгөрөө мессеж хийлээ байгаа байхгүй. Тэгэл нөгөөд маань ч гэсэн ингээл их ажиллагаа доо надад ингээ хариулаад ингээд ирсэн. Тэгээ би 30 хоногт амьдралын өөрчлөлийгээ дайнд орсон. Тэгээ тэр бүгдийг айгүйх ингээд 30 хоногт ингээд нөгөө нэг өдөр л нэг хүний кейсээ тэр надад бүр айгүй удаан юм шиг санагдаа тий. Дахиад дараагийнхаа юмыг ингээ хурдан авах гээд байгаа шүү дээ. Ингээ нөгөө амар яарцсан тий. Ингээд ямар ингээд нэг өдөр л нэг юм ингээ ирдэм бахта. Яагаад ингээд би ингээд тэт түрүү нэмэлээ ингээ яатсан байгаа юм чи. Яагаад ингээ 2 3 эн чинь ингээд нэг ингээ сонсоод дуусчих юм чи нэг өдөрт ингээд хийчих юм чи. Яагаад ингээ 2 3-оор нь явуулж болтгүй юм болоо гэж бүр тэгж надад бүр тийм би ингээд ийм болцсон гэсэн. Тэгээд ямар ч сан 3 сарын 15 болоод ингээд энэ хөтөлбөрт ингээ оролцсон. Тэгээд одоо өнөөдөр би ямар ч байсан ингээд одоо сая түрүүчийн 7 хоногт ингээд эмчтэй очиж уулзахад за одоо ингээд энэ сар ингээд эмээ аваад ирээрээ хойлоо дараа сараас ингээд дахиад жижиглээнд орноо
гэсэн тийм айгу баяртай мэдээ дуулгасан. Тэгээд за энэ одоо ингээд яг тий хамгийн гол нь би нөгөө нэг өөрчлөх гэдсэн нөгөө хүүхдүүдээ бүр айгу ойлгож ирсэн байхгүй. Тэр хүүхдүүд маань одоо ингээд яг л ингээд бус хүүхдүүдийн адилаар ингээд одоо ингээд мөрөөдөлтэй тий одоо бас л ингээд нөгөө нэг одоо ээж нь ингээд ганцаар тэр ингээд өсгсөн тэр бүгдийг надад л бас ингээд хамжилсан хүүхдүүд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бидний дунд одоо маш тайван юм байдал үүсэж ирсэн. Одоо манай энэ ментор маань намайг анх мөнгөний сэтгэлээнд орж байгаа. Ямар ингээд хүн байсныг тий одоо ингээд мэдчихэж байгаа. Тэгээ би болохоор зэрэг ерөөсөө л өөрийгөө хайрлахаа байцсан, хайрлан гэдгийг ерөөсөө мэдхээ байцсан. Тэгэл ерөөсөө мэд толгойд одоо бүр ингээд ерөөсөө за тэр хоёр хүүхдийг ингэчээ. Одоо энд ингээд ирчээ. За би нэг байрны 8% лээзэнтэй. Тэгээ тэрийг дуусгах чинь тэгээд хүүхдтэй ингээд нэг байр аавна гэсэн. Ерөөсөө л нэг тийм бодолтой тийм л байсан. Тэгээд нөгөө нэг хүүхдүүдээ ингээд байнга уцаар ингээд хянаж идэг. Тийм хүн байсан байгаа хгүй. Тэгээд одоо ингээд эргээд тэр бүтээг бодоход маш хүнд байсан. Тэр бүхэн ард хоцорсон. Одоо би ингээд маш тайван тий одоо тийм хүн болсон. Тэгээд ямар ч байсан өөрийнхөө тийм инээ чаддгүй байсан шүү дээ ганаа. Чи санаж гинөө? Санаж гинөө. Үнэхээр би санаж. Тэгээд асуулт асуугаад яг өөрийнх нь тухай асуулт асуухад шууд ерөөсөө зүгээр л чимээгүй уйлаад байсан тий. Тий. Тэгээд тэр үед нөгөө яагаад тийм ингээд тойрогт орсон байсан? Одоо өөрийгөө бас ингээд бодохоор би ингээд гайхаад идэв. Тэгээд одоо ингээд тэр одоо ер нь баг тэр мартагдж байна да баг жил ингээд болчихно гэхээр чинь баг ингээд мартагдж байна. Тэгээд зүгээр л өнөөдөр би ингээд таанд ингээд хэлэхдээ энэ хөтөлбөр ингээд хүнийг бүр ийм ингэж болгож чаддаг шүү. Тэ өнөөдөр ганцхан ингээд мөнгөний сэтгэлгээхээр ганцхан мөнгө яриад байгаа юм биш ээ тий санхүү яриад байгаа юм биш ээ. Өнөөдөр ингээд чи өөрөө хинбэ гэдгээ ингээд хүн таньж чаддаг. Тэгээ өнөөдөр ингээд зүрх сэтгэлээсээ хүн ингээд инээх тийм одоо гадны орчинд ингээд орчноос ингээд авахгүй тийм тархлаатай болж чаддаг юм аа. Би өнөөдөр энийг л хэлмээр байна. Би уусаа энийг хэлэх гэж би ингээд сууж байгаа. Яг гоо вебинарт орё гэсэн тий. Вебинарт орё гэж тий. Тэгээд би өнөөдөр ингээд харахад тий ингээд Солонгост ингээд амьдраад ингэж байгаа ч гэсэн надад бас энэ бүтэн жил одоо хийсэн юм байна тий. Одоо би ямар ч гэсэн ингээд хоёр газраас би ингээд хөрөнгө оруулалттай болж би чадсан байна. Тэ өшөө дахиад би суралцаад явж гин. Надад дахиад ингээд тийм сурах тий дахиад өөрлөгөө ингээд хөрөнгө оруулалт татах тийм одоо бодлого тийм одоо төлөвлөгөө байна. Тэгэхээр зэрэг хүн бүхэн чадна. Та бүхэн маань энэ битгий хэрэгэлцээрээ бид нар та нарт ингээд маш зөв замыг чи ингээд зааж өгч. Би өнөөдөр ингээд зөв зам дээр явж байгаа гэдэгтээ маш ихтэй байдаг. Хүмүүс нөгөө уулзах хэрэгтэй хүмүүс уулздаг, учрах хэрэгтэй хүмүүс учирдаг гэж энэ хөтөлбөрийг яагаад энэ хүмүүс ингэж ам бардам бүр ингээд урагшаага ингээд тэмүүлээд ингээд яриад байгаа энэ хөтөлбөрийн цаана үнэхээр үн цэн байгаа учраас бид нар зарим тохиолдолд магадгүй анх сонсож байгаа хүмүүс ямар гайхалтай одоо толгой угаад юм бэ гэж бодож иж магадгүй тэгвэл хөтөлбөрт орж ирээ та өөрийнхөө толгойг яг тэгж угаад жинхэнэ одоо нөгөө цэвэрлэгээ хийгдэн бидний сэтгэлгээнд асар олон тийм охирдол одоо хуучирсан муудсан тийм хог шаарнууд маш их байдаг юм билээ. Тэгээ тэрийг цэвэрлээд ирэхээр хүн аюу аз жаргалтай амар амгалан болчтой юм билээ. Тэгээ түрүүний хүний асуултан дээр гарч ирсэн хөдөө орон нутгаас ер нь хэр орж байгаа юм бэ? Би өөрөө хөдөө орон нутгаас орсон юм баггүй юу? Би Говьалтай аймгаас орсон 2020 оны мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрийн оролцогч. Тэгээ би тухайн үедээ орчоод яг энэ хөтөлбөрт ороод үнэхээр өөрийгөө задлаад тэгээ цаашаа ерөөсөө хүн болгон ч ялгаатай юм байна. Өөр юм байна. Би гэдэг хүн чинь шал ондоо өгөгдөлтэй энэ орчлон дээр өөрийн гэсэн хувь заяатай тийм ээ өөрийн гэсэн одоо тодорхой нэг одоо үүрэгтэй ирсэн ийм хүн юм байна. Аз жаргалтай амьдрах хэрэгтэй хүн юм байна гэдгээ мэдээд тэр хүмүүсийн тэр энерги юмыг бүр намайг бүр айгуу татаадсан байхгүй. Тэгээ би тэр блог консалтант болоод сураад тэгээ түрүүний нэг одоо хөдөөнөөс сүлжээнд гарч ирээд ярьж исэн гэдэг чинь манай бэр дүү байхгүй юу? Малчин. Тэгээ одоо хизээш Монголд малчин хүн ингээд одоо өөрийгөө хөгжүүлээд сурахгүй одоо би тийм ээ ерөөсөө өөрийгөө ингэж хоошин тавихгүйгээр таны нөгөө суугаад байсан гоё хөтөлбөр чинь би сууя л да хичээгээд ороод ирж байгаа байхгүй. Тэгээ өөрөө бүр ингэ сүлжээгүй газар за 14 хоногийн дараа би сүлжээнд гарна. Тэгээ бүр уулын ороо дээр машин дотроо кабин дотор бороо гадаа орж яхад кабин сууж агаад хичээлээ үзэж онлайн уулзалтанда шүнжэнгөө орчоод нөхөр нь ирж аваад ингээд амьдралынхаа төлөө тэр хүн юуны төлөө явж байгаа юм. Өөрийнхөө тэр гэр бүлийн аз жаргалын төлөө явж байгаа байхгүй.
өөрийнхөө төлөө явж байгаа байхгүй. Ирээдүйн сайн сайхны төлөө явж байгаа байхгүй. Хэнийг ч өөртөө харьцуулахгүйгээр тэр зүгээр өөрийнхөө төлөө урагшаагаа тэмүүлж байгаа. Тэгэхээр биднэрт боломж өрөөсөө яг өнөөдөр одоо цаг дээр байдаг байхгүй. Бид нар маргааш гэж хоошинд явах юм бол магадгүй тэр чинь асар олон зүйлээс бид нар ингээд боломжийг алдаад байдаг. Өнгөрсөнтэйгөө бид нар зуралдаад байх ерөөсөө шаардлага байхгүй. Ерөөсөө л өөртөө итгэл урагшаагаа тэмүүлээд аз жаргалын төлөө явхад бол биднэрт маш их боломж байгаа. Тэгээ ер нь бол нөгөө орон нутагт хүн болгон яагаад урахгүй байгаа юм болоо, тэднэрт ямар одоо өөрчлөлт гарахгүй байгаа юм болоо энэ төргээд янз бүрийн тийм хэрэгтэй хэрэггүй юм битгий санаа зов. Тэр хүмүүс ч өөр өөрийн гэсэн өөр өөрийн өгөгдөлтөө өөр өөрсдийнхөө яг цаг дороо гялцаал явж байгаа тийм хүмүүс байгаа байхгүй. Тэр хүмүүс гэр бүлтэй маш жаргалтай болсон байгаа. Тэр хүмүүс гэр бүлийнхаа эдийн засгийнхаа өөрийнхөө хувийнхаа бүх асуудлыг зохицуулсан явж байгаа. Заавал танд харагдаад гялцаад байх албагүй байхгүй юу? Тэр хүн яг өөрийнхөө яг ямар энергитэй тэр энергийн дундаад явж байдаг тийм өгөгдөлтөй учраас бид нар ерөөсөө айл болох энэ орон нутгаас монголчууд ерөөсөө хаана байдیں тийм ээ, энэ дэлхийн өнцөг боломжт хаана байдیں энэ болгоноос бид нар суралцах ийм том боломжийг олгож байгаа ийм гайхалтай хөтөлбөр байгаа гэдгийг л энд онцолж хэлмээр. Тэгээ бүгдэнд нь энд ороод ирсэн хүмүүсээс их хувь заяатай хүмүүс байгаа гэж бодож байна. Тэгээ ер нь бол жил алдах бол хамгийн том эмгэнэл жилийн дараа өөрийгөө харахад байх байдгаараа л байж байна. Яг өнөөдөр ингээл энэ хөтөлбөрт ороод энэ зүйлийг сонсож байгаа юм шиг би өмнө жид орохгүй явдаа гэж өөртөө ингээл тодорхой хэмжээгээр юу тавиад чи би яг энэ хөтөлбөрт орж явахдаа 14 хоногийн дараа мамуугаа гарах гэж. Тэгээ би өөрөөсөө асуужсэн байхгүй. За би энэ хөтөлбөрт одоо орчхоод одоо хөтөлбөрийг одоо 3 сарын хугацаанд ийм шахуу хөтөлбөрийг би дийлэх болов нялх үедээ яг одоо давж ард нь гарах болов гэд өөрөөсөө асуужсэн. Тэгээ би яагаад чадахгүй гэж би одоо сурахгүй юм бол хизээ гэж би одоо зүгээр л ингээл байгаад ах юм уу тийм ээ. Би одоо энэ нэг хайрцаглагдсан сэтгэлгээнээс нэг төрийн алман хаагч гэл нэг цалингийн 5 цаасандаа таталтаал ингээл тийм ээ өрнөөс өрний оронд ингээл би амьдраад баймааргүй ш. Би одоо жоохон өөрчлөгдөх шаардлага ерөөсөө зайлшгүй надаас цаанаас шаардж штэ. Тэр үүднээсээ би хөтөлбөрт орсон. Үнэхээр миний сэтгэлгээ бол задарсан. Бид нар бол айгүй мэддэг гэж айгүй эндүүрд юм бэл. Ялангуяа багш нар бид нар айгүй тийм хохирогч арчаагүй их мэддэг, шүүмжилдэг тийм ээ. Өөрсдөө айгүй том өндөр түвшинд аваачаа тавьчихсан ийм ядуу хүмүүс бид юм л дээ шүү дээ. Ямар ч тийм сэтгэлгээний одоо юу байхгүй. Одоо цар хүрээ баялаг байхгүй. Баялаг бүтээн гэдэг тийм ямар ч өөртөө итгэл байхгүй. Зүгээр л нэг тийм хайрцагтсан сэтгэлгээтэй явж байгаа л цалингаа авч амьдарч байгаа л тэгэл тэтгэвртэй гараад тэгэл бодоо тэгэл хайчихж байгаа. Бүх юм гэж байгаа юм шиг. Иймэрхүү байдлаар ямиг харж авдаг тийм одоо ядуу сэтгэлгээтэй байдаг. Тэгээ энэ болгон бол үнэхээр хүний сэтгэлгээ бол задардаг. Тэгэхээр та бүхэн энд сонсож байгаа хүмүүс бол яг л өөрсдөөсөө энэ асуултыг би яг аль зэг дээр зогсож байгаа юм. Би одоо яг хаана байгаа юм? Би яг яах гээд байгаа юм тий? Би хий хаашаа явах ёстой? Би энэ хөтөлбөрт энэ жил орох нь зөв юм уу? Эсвэл зүгээр ингээд сонсоод өнгөрөх нь зөв юм уу гэдэг тэр асуултыг өөрсөө маш сайн асуугаарай. Тэгээд сонголт бол таны гарт. За ингэ